За сайн байцгаана уу. Өнөөдөр бүгдээрээ Canva дээр бэлэн загвар буюу темплет гэж ярьдаг тийм бэлэн загвар ашиглаад presentation, PPT гэдгийг яриад байдаг шүү дээ. Илтгэлийн файл хэрхэн боловсруулах талаар танилцъя. За тэгэхээр Canva руугаа ороод мэдээж templates гэдээ арчна. За Canva бол бэлэн загварын уурхай гэж болно. Энэ маш олон төрлийн загвар байгаа. Одоо жишээ нь энэ дээр ингээд загваруудаа ингээд харуулж штэ тий explore templates гэдэг. Тэгэхээр за мэдийн хайж байгаа нэг presentation маань хамгийн түрүүнд байж гин. За үүнээс гадна постер, resume буюу CV, email ч гэдэг юм ингээд бүр бэлэн нөгөө Instagram, social media-гийн постуудын загвар хүртэл байна тий. Ингээд та бүхэн энэ чинь сонгож болно гэсэн үг. За би мэдээж presentation хайж байгаа юм чи энийг сонгочихъя. За presentation сонгочлоо. Тэрнээс гадна хэрвээ та өөрийнхөө ингээ хүссэн нэг юм загварын чиг хандлага бодож мэдж байгаа бол ингээд бас төрлүүд байгаа энэ style гэдэг дээр нь. За одоо лого, script, funny, cartoon ч гэдэг юм уу тий орчин үеийн corporate ч гэдэг юм уу. За одоо би жишээ нь мэргэжлийн загварыг сонгоё. Research project судалгааны төсөлийн талаар одоо танилцуулах гэж байгаа гэд хайгаад үзье л да жишээ нь. За тэгвэл энэ яг миний түлхүүр үг гэдэг нэг юм санал болгож байгаа бэлэн загварууд байна. Танд өөрт чинь нэг өөрийн гэсэн нэг юм загварын стил байгаа шүү дээ тий. Тэрийгэ бодож агаад эндээ сонгоно гэсэн үг. Мэргэжлийн гэсэн учраас илүү юм нэг цэнхээр хаар өнгөний хөсөл бас илүү харагдаад ах шиг байна энэ дээр. За энэ загвар надад бол нэлийн хөөрхөн санагдаж байна. Яг ингээд хэрвээ та ингээд тэр дотор юу байна гэдгийг тий энэ хичнээн слайд байна. Слайдын загварууд нь ямар байна? Нэг үржлэнгийн ингээ арах юм бол маус ингээл байршуулж ингээд гүгээд идэг. Эсвэл ингээд илүү томруулаа харъя гэвэл ингэж харж болно. За жишээ нь ингээд за энэ слайд дээр ийм байна. Тэгэхээр би чинь нэг ийм ярих гэж бэлдсэн байгаа. Миний яриан дотор ийм графикууд иймэрхүү нөгөө ерөнхий ингээд концепт ойлголтууд өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ слайдууд юу миний ойлголтуудыг өгөх хэрэг болох нь үгүй. Би энэ дээр нөгөө тэр дэд сэдвээ оруулах болох нь уу ч гэдэг юм уу те ийм бодолтойгоор л мэдээж энэ загвараа сонгоно шүү дээ. Одоо мэдээж нэг темплет тэр чигээр нь загварыг ашиглах боломжгүй ч болно. Гэхдээ нэлээд хэдэн слайдуудыг нь ашиглаж болж байвал таны хөдөлмөрийг хөнгөчлөн гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм ээ. За энэ загвар их хөөрхөн харагдаж байна. Ингээд дотор нь харагдаа айгүй цэвэрхэн customize this template гэдгийг сонгоод. За ингээд төсөл рүү presentation руу орчихно гэсэн үг шүү дээ. За судалгааны төсөлгээд гарчигтаа би илтгэл тавьж байгаа учраас энийг хэрвээ англиар бол англиар, монголоор биччихин засчихна. Энэ дээр мэдээж нэр өдөр сар ч юм уу тий энийг оруулчихна. Юу оруулъя гэж бодъё л да. Таймлайны хувьд ямар байх хэрэгтэй юм бэ тий судалгааны төслийн таймлайн ямар байх хэрэгтэй юм бэ гэж оруулъя гэж бодъё. Тэгвэл би энийг ингээ устгаж жагаад за энэ слайдн дээр line гэд харъя да. За тэнгууд эндээс та бол ингээд график олж болж जैन тий эсвэл чартууд гэж ярьдаг шүү дээ тий. Бэлэн юм зургнууд оруулж орж जैन, видео байна, 3D байна ч гэдэг юм аудио хүртэл байна. Гэт ингээ элементүүд сонгоч болно. Энэ график гэхээр илүү өнгийг нь өөрчилж болох боломжтой юм бэлэн графикуд байдаг шүү. Хэрвээ чарт ч гэсэндээ адилхан илүү динамик. Фото болохоор өнгө эдрийг бол өөрчилж боломжгүй зүгээр яг бэлэн зураг шууд энэ одоо концептээр нь л аваад ашиглана гэсэн үг. Ингээд ийм өөр байгаа шүү. За тэгээд би одоо жишээ энэ дэр би нөгөө өнгө эдрийг нь өөрчлөх гээд байгаа учраас энэ бэлэн загваруудаас сонгоё. За та бүхэн бас мэдээж про хувилбар дээр ажиллаж байгаа энэ нөгөө титэмний зурагтайнуудаас чөлөөт ашиглаж болно. Хэрвээ про хувилбар дээр биш бол энэ титэмгүйгээ хайхаа бас мартаж болохгүй шүү тийм. Price гэдэг дээр тэр про хувилбараа зөвхөн фринүүдийг ингээд ялгаад хайжвал амар шүү дээ. Бэлэн ингээд загвар ашиглаад давуу тал нь ингээд танд бэлэн та жоохон хайлт хийх шаардлагатай. Заримдаа ингээд таны хэрэгсэн одоо нийцэхгүй байх тохиолдол бас байгаа сул тал нь тийм ээ. Чинь юу гэдэг би одоо ингээд нэг юм 4 үе шаттай гэвэл энэ одоо чи надад таарж гинэ үгүй тий таарж ин гэвэл сайн байна. Тэгтэл би яг нэг 3 үе шаттай таймлайн маань 3 үе шаттай юм харах гэдэг 3 үе шаттайгаа эндээс хайна гэсэн үг. Эсвэл нэг 3
phase гэдэг одоо ингээд түлхүүр үгээ бичээд элементүүдээ илүү оновчлоо тайчих боломжтой. Энэ дээр чинь дандаа энд 3 гарч ирж байгаа гэдэг юм тий. За би чи энийг сонгоод үзье. Canva-гийн нэг онцлог нь болохоор энтэй төстэй ахаад recommendation өгдөг. Magic recommendation. Энэ аягүй зүгээр. Энийг би илүү сайжруулах юм шиг. За энэ элементийг авъя гэснээр яг ингээд ашиглахаар жаахан өөрчилж мөрч юм уу гэ. Тэгээд нөгөө ахаад recommendation-ээс ингээ харчих болно гэсэн. Ингээ за энүүгээр өөрчилж хийж гэдэг юм уу. Тэгээ энэ илүү гоё байна ч гэдэг юм уу. Би энийг авцгачих. За одоо энэ элементийг аваад Canva-гийн нэг ингээ бас нэг аягүй давуу тал нь болохоор одоо би ингээд 5 өнгийн өнгөө ш тэн дээр. За энэ хоёр төстэй ч юм уу 4 өнгө ч юм уу. Тэгэхэд энэ дээр нөгөө нэг өнгө өөрчилж болдог энэ элементүүд нь аягүй зүгээр. Энэ цэнхрүүдийг ингээд энэ ногооныг зааш харуулах чи эсвэл улбар шаруулах чи гэдэг юм тий. Тэгээ энэ улааныг бас улбар шаруулах чи бүгдээр ингээд шаруулах чи гэж болох нь шүү дээ жишээ нь тий. Текст орууллаа. За судалгааны гарчгаа одоо тодорхойлох үеч гэдэг юм уу тий. Судлагдсан байдлыг судлах үеч гэдэг юм уу. Гэх мэтчлэн ингээд загвараа шинжилээд өөрчлөлт явуулж болно гэсэн үг шүү. За энэ зургийн жишээ нь бас өөрчилж болох юм шүү дээ тий. Гэх мэтчлэн ингээд за хэрэгтэй слайдуудаа аваад хэрэггүй слайдуудаа устгаад мөн зарим зургуудыг нь устгаад явуулчихна. За энэ дээр би нэгэнт ихнээсээ нөгөө түлхүүр үгээрээ хүссэн персентэж нь хаяад олцоочна. Энэ дээр байгаа зургууд бол харцангуй ингээд тань таалагдах хэвээр. Яг та ихнээсээ хайлт зөв хийсэн бол таны хөдөлмөрийн өнгөшин тий. Одоо жишээ нь энэ хэд судалгаа, статик гэсэн утгатай зураг болж шатах нь вэ? Энэ ингээл бас нөгөө бас л одоо нөгөө судалгаа шинжилгээнийхээ арга зүй өдр гэл ярих хэсэг нь болж чадах нь байна. Энэ графикийн хувьд бол хүснэгтэн дээр ингээ харуулсан график байгаа. Тэгэхээр энэ хүснэгтэй тоонуудыг өөрчлөөл та энэ графикыг бас ашиглаж болно хэрвээ хэрэгцсэн чи яг давхарч байвал тийм ээ. Гэх мэтлэнгээр ингээд бэлэн айгүй хөөрхөн элементүүдтэй байдгаар их онцлогтой. Жишээ нь одоо энэ дээр би за баярлалаа гэж энэ дээр имэйл хаягаа ч юм уу вебсайтаа орууллаа гэхэд энэ бол айкон болгоны чи оруулж өгөх хэрэг гараад идэг. Тэгвэл ингээд бэлэн темплейт ашигласнаар ингээд зургийг зөвхөн энэний ингээд өнгийг өөрчлөөд л энийг өөрийнхөө болгоод авч болж штэ жишээ нь тий. За тэгэхээр өнөөдрийн маань хичээл тань таалагдсан байх гэж наадч байна. Дараагийн яг энэ тэд төстэй дараагийн олон хичээлүүдээр би тантай уулзах болно. Та тэгэхээр миний сувгийг тогтмол үзээрэй.